을 시키기위해서 보냈어요. 실제 김 씨 휴대폰에서는 그들이 의도적으로 장애인들을 이용해온 정황도 반복됐습니다. За сайн байцгаа тулгын согт тавтай мөрөл. За өнөөдрийнхөө дугаараар 2019 оны 10 сарын 15-ны өглөө нэгэн цагдаагийн газар дуудлага ирснээр илэрдэг хэргийн талаар ярих гэж байна. За цагдаагийн хэлс нэгэн ээжээс дуудлага ирдэг үүдтэй тэрхүү дуудлага нь юу байсан бэ гэхээр за манай охин барьцаалагцсан юм шиг байна. Найзандаа байжсэн чи баахан хүмүүс хүчээр орж ирээд барьцаалаад аваа явлаа гэсэн найзаас нь дуудлагыг авлаа би. Та бүхэн гэлс манай охиныг олоод өгөөч. Гуйж ийна гэсэн баг ойлгонгуй шахуу тийм ээжийн дуудлага байсан байна. За тэгээд тэрхүү дуудлагыг авсан цагдаа нар гайхаад ямар сонин дуудлага авчаа гэд хэрийн газарт ямарсан очдог. За барьцаалагцсан охиныг хонжуу гэх бөгөөд хонжуу охины найз нь ээж рүү залгаад хонжуу хүмүүс орж ирээд барьцаалаад аваа авчлаа. Та гэс яаралтай хүрээдрээ гэсэн дуудлагыг ээж рүү яриад. За тэгээд ээж нь болохоор цагдаа нарт дуудлага хийснээр энэхүү хэргийн эхлэл ингээд тавигддаг. За цагдаа нар дуудлагын дагуу охины найзын гэрт очиж шалгалт хийж хэн охиныг барьцаасан талаар асуухад хонжуу охин би явахгүй дургүй байна гэсээр байтал найз залуу нь орж ирээд хүчээр дагуулад аваад явсан гих гайхмаар мэдээлэл өгсөн байдаг. За ийхүү тэрхүү байрны камерын бичлэгийг шалгахад камерт нэгэн хар машин бичигддэг. За тэрхүү хар суудлын машин байрны урд ирж зогсон машины арын суудлаас хонжоо охины найз залуу бууж ирнэ. Найзхан гэрлөө ороход түүний араас мөн машинаас эрэгтэй эмэгтэй хоёр хүн мөн бууж ирдэг. За үүний дараагаар хонжууг найз залуу нь дагуулan гарч ирэхэд гэрийн гадаа хүлээж байсан эрэгтэй эмэгтэй хоёр хүний эмэгтэй нь баг гүүж очингуудаа ингээд хонжуухныг алгадаад авсан гэж байгаа байхгүй. Тэнгүүтээ нөгөө эрэгтэй нь болохоор хонжуухныг ингээд бүр чирээд гултчаад машиндаа түлхэж чихэж суулгаснаа ингээд алга болсон гэж байгаа. Мөрдөгчд камерт бичигдсэн тэрхүү нөгөө хар машины дугаараар жолоо барьж авсан эрэгтэй хэн болохыг нь тогтоож за тэгээд утасныхын дугаараар байршлыг нь илрүүлж чадсан байгаа. За энэхүү хэрэг нь болохоор дуудлага ирснээс хойш 10 цагийн дотор бүх эд мөрийн баримтыг цуглуулж шийдэгдсэн хэрэг болно. За тэгээд мөрдөгчд энэхүү эрэгтэй рүү залгаад асуудгаа. За та ингээд одоо яг хаана байна? Юу яахлаар энэ хонжоохныг ингээд дагуулад аваа явсан байдаг үлээ гэдгсэн чинь бүр юу ч болоогүй юм шиг цагдаа нарт бид нар ингээд хамт хоолнд орж байна. Ингээд мах шарж идэж байна. Цагдаа нар тухайн мах шарж идэж байсан газар очиход үнэхээр л юу ч болоогүй мэт байваа. Яагаад хонжоо охиныг дагуулж авч явсан талаар асуухад хамт хоолнд орох гэж дагуулж авч явсан. Тэгэхэд хонжоо охин хүртэл толгой дохин найз залуугийнхаа хажууд наалдан сууж байсан. Ямар ч байсан дуудлагын дагуу шалгах ёстой байдаг болохоор цагдаагийн хэлтс рүү явцгаая гэхэд хүртэл зөвшөөрн явцгаадаг. За энэхүү дөрвөн хүн ямар харилцаа холбоотой хүмүүс вэ? Хамгийн түрүүнд нөгөө нэг хонжууг дуудаж авч гаргаж ирдэг залуу болохоор мэдээж хонжуугийн найз залуу. За тэгээд хонжуу гараад ирэнгүүт нөгөө шууд очиод алгадаад авдаг эмэгтэй болохоор хонжуутай нэг хотхон хороолд амьдардаг байсан. Танил юм хуурай эгчдүүгийн харилцаатай юм хүн байсан байгаа. За тэгээд хамгийн сүүлд нөгөө нэг машинд чирж гулчаа суулгадаг эрэгтэй болохоор энэ эмэгтэй найз залуу болох Чой гэдэг нэртэй ийм залуу байсан байгаа. За энэ Чой их аюултай хүн байгаа шүү та нар сайн тогтоогоод аваар. Цагдаа нар мэдээж ийм ноцтой дуудлага болохоор мэдээж цагдаагийн хэлц рүү авч ингэ шалгах ёстой байт юм байна. За тэгээд энэ дөрвөн хүнийг цагдаагийн хэлц дээр авч очоод дөрүүлэнгийн тустай ингээд тусгаарсан байгаа. Яагаад гэвэл нөгөө нэг амаа нийлүүлэх боломжгүй болгоод одоо хоорондоо ярилцах юм боломжгүй болгоод тустай болгосон байгаа. За Чой болон Чойгийн найз бүсгүй хоёр ямар ч тийм юу ч болоогүй юм шиг дүр үзүүлж байсан ч гэсэн цагдаа нар ч ер нь бол айгүй тийм сэжиг бүхий байсан байгаа. Тэгэд мэдээж яагаад сэжиглэх тийм одоо мэдээж учир шалтгаан байж танаа да. Тэр учир шалтгаан нь аюу хачирхалтай. За тэр нөгөө барьцаалагдсан хонжоо охины ээж нь анх цагдаа нарт мэдүүлэх өгөхдөө нэг бас хачирхалтай мэдүүлэг өгсөн байгаа. За тэрхүү мэдүүлэг нь болохоор манай охин хэд хоногийн өмнөөс ахуулаад хүн итгэмээргүй зүйл ярьж эхэлсэн. Хин энэний дээрээс ус тутгасаар байгаад алчсан. Тэгээд цогцын газарт булчихсан. Намайг ч бас алаад болчихж магадгүй. Би амар айж байна гэсэн тийм охин нь ээжтэй тэгж ярьсан байгаа. Тэгээд энэ мэдүүлгийг мэдээж ээж нь цагдаа нарт хэлснээр цагдаа нар улам л энэ Чой болон Чойгийн найз бүсгүйг сэжиглэж эхэлдэг. За мөрдөгч энэ хонжоо охиноос хамгийн түрүүнд асууж эхэлдэг. Байцаалд авч эхэлдэг. За одоо чи ганцаараа байна. Юу бүх юм ингээд нуулгүй ярьж болно. Юунаас үтгэе. Тэгээд чамайг ингэ барьцаалаад аваад явсан юм уу? Эсвэл чамтай ингээд хоолнд орох гээд авч явсан юм уу? Нэгт хоёрт танай ээжээс чи мэдүүлэг авахад айгүй хачирхалтай зүйл сонссон. Чи тэгэж тэр хүн алаад болж байгааг харсан юм уу? Чи яг бүх харсан үнэ яг ингээд хэлээдгээ гэдгсэн чинь хонжоо охин ингээд ойлгонгуудаа би амар айж ин тэд нар намайг ч ингээд алдчих байгадгүй.
Та ингээд би бүр ярьж чадахгүй байна гэдэг ингээд сандраад айгаад ирсэн гэж байгаа байхгүй. За тэгээд Хёнжо охиныг нилээд тайвшруулсны дараа Хёнжо охин бүх болсон процесс бүгдийг нь ярьж эхэлдэг. Хёнжо охин мэдээж мэдүүлэхтэй болохоор энэ хүү хэрэг нь ингээд яг бүр хизээнээс ахуулаад яаж ихэлсэн талаар бүр нэгэнгүй ярьж. Нөгөө Хёнжо охинтой танил нөгөө нэг хотхон хороолд амьдардаг ихч байгаа штэ. За нөгөө Чойгийн найз өсгөө. За тэр Чойгийн найз өсгөө Хёнжо руу хамгийн түрүүнд уцаар талхсан байгаа. За амьдрал сайн уу? Юу байна да? Юу гэдэг энэ гэдгсэн чинь манай хүн мэдээж Хёнжо бүх амьдралаа ярьж жаад жоохон хамгийн сүүлд нь ингээд найз залуутаагаа гэрээсээ өөр газар ингээд тусдаа амьдрах гэсэн чинь байр олддгүй. Би одоо яах ихэ мэдэхгүй байна гэд. Тим яриа эхлээд энэ Хёнжохон гаргасан маа. Тэгсэн чинь нөгөө Чойгийн найз өсгөө. Тийм үү. Тэгвэл манад ингээд хамт амьдрал та. Би та хоёрт ингээд ажил олж өгье. Мөнгө олоход ч юм туслая. Намаад ингээд үнгүй амьдрал хоол идэл ингээд байж хат болно гэд ингээд өрхтээд мэдээж гэртээ авчирсан байгаа энэ одоо Хёнжо болон Хёнжогийн найз залууг. За тэгээл нөгөө Хёнжо болон Хёнжогийн найз залууг гэртээ ирмэгцэл бараг шууд зодож зохиол хүчрхийлэл ирсэн байгаа. Хёнжо охин болон Хёнжогийн найз залуу хоёрын эдний гэрт очоод одоо энэ Чой болон Чойгийн найз бүсгүйн гэрт очоод амьдрахдаа нийт 6 сар болсон байгаа. За тэгээд энэ 6 сарын турш бүр янз бүрийн зовлон зүдгүүрийг энэ хоёр бүр үтсэн байгаа байхгүй юу. За тэгээд ямар хуу зовлон туулж исэн бэхээр амар өрөвдөлтэй. За энэ Хёнжо охины найз залууг нь болохоор амар хүнд хүчээр ажил хийлгээд өдрийн 115 мянган оны цалингийг нь өдөрт ингэж дээр хэмдэж авч зодддаг байсан ба. За тэгээд Хёнжог болохоор хүчээр биеийг нь үнэлүүлээд тэр олж ирсэн мөнгийг нь бас дээрэндээ ингэж авдаг гэсэн байхгүй. Чой болон Чойгийн найз бүсгүй хоёр бүр боол мэт ашигладаг гэсэн байхгүй. Энэ хоёрыг зүхтаах гингүүд ууц муцын ингээд булааж ангуудаа би байшил тогтоогч илрүүлсэн ингээд тавьсан байгаа шүү та хоёр дээр. Хоёр зүхтаах юм бол одоо би хаа байгаа газараас ч очоод алаа хийчих шүү гэдэг ингэж айлгас хүрдээсэн байна. За тэгээд энэ Чой гэх этгээд нөгөө та бүхэнд хэлжсэн да сайн санаж аваарай. Чой гэх этгээд нэг дарамталтай хөхтэй. Та нар намайг Гампе гэдгийг мэдж байгаа үстэй. Гампе ямар байдаг вүлээ гэж ингээ айлгадаг байсан байхгүй. За энэ Солонгост болохоор Гампе гэдэг нэг юм зүйл байдаг. Бүр дээр үед болохоор бүр нилээд аюултай байсан гэж сонссон. Тэгээ одоо болохоор яг одоо ч гэсэн гэхдээ байд юм бэлээ. Би хүртэл ганц нэг удаа уулзаж одоо бас аль дээрлэхөж явж ийла. Тэгээд энэ Гампе гэдэг хүмүүс юу хийдэг хүмүүс вэ гэхээр одоо Японоор болохоор юм якуза нар байдаг шүү дээ. Юм дүүрэн шивэстэй. За Солонгосын якуза гэсэн үг. За гэмт хэрэг мэдээж хийж мөнгө олдог одоо хүн дээрэндэж хүчрхийлж. За тэгээд харт тамхи зөөвөрлөн. За тэгэл ер нь гол бүтэхгүй бүх зүйл хийж л ер нь мөнгө санхүүждэг юм бүлэг этгээдүүд байдаг. За тэгээд тэрнийг ашиглаад би юм Гампе шүү би та нар яаж чадна шүү гэдэг ингэж айлгаж сүрдүүлж ин Хёнжо болон Хёнжогийн найз залууг ингэж айлгадаг байсан байна. За энэ Чойгийн гэрт энэ дөрвөөс гадна дахиад 3 хүн амьдардаг байсан байгаа. Нийт 7 хүн. За Чой болон Чойгийн найз бүсгүй. Энэ хоёр дээр нэмэгдээд хун гих бас нэгэн этгээд. За энэ 3 нэг тал болдог байсан байгаа. За тэгээд мэдээж Хёнжо болон Хёнжогийн найз залуу тэгээд дахиад нэг 2 бүсгүй. За энэ 2 бүсгүй нэг нь энэ Чойгийн гэрт харамсалтайгаар алуулсан гэдэг нь Хёнжо охины мэдүүлгээс ингээ ойлгомжтой болдгоо. За ийхүү цагдаа нар Чойгоос мэдүүлэг аван за бүгдийг сонссон юу болсон талаар чи одоо яг үнд яар гэд тулган асуудаг. За ийхүү мөрдөгчд Чойгоос мэдүүлэг аван бүгдийг сонссон хүн алаад газарт болсон гинэ тэр талаар яар гэд шууд тулган асуухад Чой санаа алдан толгой гудайлгахад за ер нь хүн амны хэрэг үйлчлсэн байна гэдэг нь ингээ тодорхой болдог. За тэгээд цагдаа нар тэр даруй Чойг дагуулад нөгөө нэг за цогц болсон нуусан газар заагаад өг гэлс очигээд дагуулаад явдаг. За тэгээд цогцос болсон газрыг заалгаад нөгөө нэг газрыг ухаад үтсэн чинь жоохон ухсан чинь цемент гараад ирсэн гэж байгаа. За тэгээд энэ тэр цементийг нь хаглаад дахиад жоохон ухаж исэн чинь дахиад цемент гараад ирсэн гэж байгаа. Хоёр үе ингээ цемент бетон ингээ зуурсан байсан. За энэ цогцсны эзэн одоо хэн байсан бэ гэхээр Суй гэх охин байсан. 20 настай юм залуухан бүсгүй байсан байгаа. За одоо хамгийн сонин санагдаж байгаа нь энэ дөрөвт одоо яагаад энэ гуравтай зодолтооч хамаагүй ингээ цутааж чадаагүй юм бэ гэдэг тийм таарч уусаа бодол байгаа шүү дээ. Дөрвийн дөрвөлээ үжиж насанд хүрсэн юм хүн байж яагаад одоо тэмцээч болтгой цутааж чадаагүй болоо гэж бодол төржиж магадгүй.
тэнд нэг шалтгаан байсан байгаа. Энэ дөрвийн за миний ойлгосноор бол биш, миний судалснаар энэ дөрвийн нэг нь л эрүүл саруул ухаантай, 3 нь тийм өөрийгөө удирдах боломжгүй яг ийм оюун санааны хомсдолтой юм хүмүүс байсан байгаа. За Хёнжу охин бол оюуны хомсдлын 3 дугаар шат буюу нэлээд тийм гүнзгий шат. За Хёнжугийн найз залуу болохоор тэрний арай өмнөх шат буюу энэ жоохон дунд шат гэж байгаа. За тэгээд энэ алуусан Сувьи гэх охин бол оюуны хомсдлын 3 дугаар шаттай бас юм гүнзгий шат хүмүүс байсан байна. Чойгоос мэдүүлэг авч яхад чи энэ хэрийг ингээ үйлдсэн үү? Яг үнэн хэлээ гэдгсэн чинь би ерөөсөө энэ хэрийг ямар ч одоо гар бие оролцоогүй. Хун гэх хитгээд нөгөө хамт амьдарчсэн нөгөө гурийн одоо нэг тал гурийн хун гэх хитгээд энэ бүх хэрийг хийсэн. Би хун гэд хун руу ингээ чичлээд исэн байна. За тэгээд нөгөө цагдаа нар чинь хуныг ингээд хайж олдгоо. Тэгээ хуныг хамгийн хайжралтай нь хаанаас хайж олсон бэ гэхээр Солонгосын Тэгүү хотод заллингийн хэрэгээр өөр нэг цагдаа баригдсан байсан байж байгаа. За тэгээд нөгөө хүмүүс чинь мэдээж заллингийн хэргийг нь за энийгээ төр байж эхлээд энэ хүн амны хэргийг ингээд шийдэтийгээд хуныг хүн амны хэрэг дээрх цагдаа дагуулж ирдгээ. За хуныг цагдаа нар олж авчираад байцаалд авахд Сувьи охиныг анх олж авчирсан хүн бол Чой. Мөн хүчрхийлэн алсан хүн ч гэсэн Чой гэсэн мэдээлэл өгсөн байдаг. Чой гэрээсээ оргосон өсвөр насны болон залуу охтууд тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй охидтой олон нийтийн сүлжээгээр харьцсан өрхтөн авчирдаг гэсэн маа. За өрхтөхтэй болохоор байраар хангана, ажил олж өгнө. Тэгээ ингээ манай гэрт үнэгүй амьдраад мөнгө олоод ингээд мөнгөө хураах боломжтой шүү гэд ингэж байнга өрхтөж авчирсан маа. За тэгээд мэдээж яагаад ийм хөгжлийн бэрхшээлтэй оюуны хомсдолтой хүмүүс сонгодог байсан бэхээр мэдээж өвгдөн нэгт орно. Хоёрт болохоор үгнээс нь ингээд гарахгүй ямарваа нэгэн эсрүүц үзүүлэхгүй тийм хүмүүсийг ингэж сонгодог байсан ба. Тэгэд авчраад боолоо илгээд биеийг нь үнэлүүлээд зодохын зодоод нэр дээр нь зээл гарах боломжтой болох юм бол тэр зээлийн бүгднийг авахуулаад ингээд айгүй муухай зүйл хийдэг байсан байгаа маа. Сувьи охин ч гэсэн яг энэ арга барил зайлт итгээд нөгөө Чойтой уулзсан өдрөөс авахуулаад Чой шууд нөгөө нэг хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үнэлэх байдаг юм. Тэрний шалангуутаал шууд зодоод шууд уцын дээрэмдж аваад яг тэр өдрөөс авахуулаад шууд биеийг нь хүчээр үнэлүүлсэн баг. Айгүй муухай ёо. Мөн Сувьи охиныг хүчээр биеийг нь үнэлүүлээд мөнгө бага олж байна. Чиний нэр дээр зээл юусоо гарахгүй байна гэх шалтгаанаар Чой болон Чойгийн найзсгүй. За тэгээ нөгөө хун гурав нийлээд бүр ингээд хүчрхээлээд нөгөө хүчрхээлэн бүр дараа дараагийнхаа төвшингээд баг багаар ороож явсан байгаа. Ингээд Сувьи охиныг эд халуун зунаараа олох 6 сарын сүүлээс ахуулаад нас барах хүртэл 8 сарын 18 хүртэл юм угаалгын өрөө хориод тэнд нь ингээд хоолж унтлаад шиштэй юм өдөрт баг юм нэг аягийн будаа тэгээд нэм дээрс нь хитэн юм панчаан л өгдөг гэсэн гэж аахгүй. Тэгээд та нарт ингээд төсөөлтөө. Одоо Солонгост болохоор тэр иймэрхүү угаалгын өрөө нь болохоор юм балкон дээр байдаг байхгүй. Тэгээ балкон болохоор ингээд амар том цонхтой. Тэгээ цонхноос ингээд шууд нарны тусгал ингээд шууд тусч яадаг. Тэгээ та нар боддоо Солонгост болохоор 100 бол яг л одоо ийм жимжил бам саун шиг байдаг бүр ингээд амар. Тэгээд тийм нөхцөл энэ хүнийг 2 сарын турш ингээд хорсон гэхээр ёо аимшигтай байгаас яаж тийм бид нар одоо ингээд гэртээ энгийн үед ингээд эйр кондишнг болохоор ингээд өвчих гээд байдаг байхгүй. Одоо төсгөөлөлч бүр дэрх бүр амар ёо амар өрөвдөлтэй. За энэхүү нотлох баримт шаардлагатай болсон мөрдөгч нар энэ бүх хамт амьдарч байсан хохирогч нар болон этгээдүүдийн уцыг хураан аван шалгахад нотлох баримтууд нэгээрээ гарч ирдгээ. Уцнууд дээрх зураг бичлэгнүүдээс ямар зүйлс гарч ирсэн бэ гэвэл бүр аюултай аимшигтай бичлэгнүүд гарч ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд энийг цагдаа нар ингээд за энэ бичлэгнүүдийг ямар нэгэн аргаар та нар ерөөсөө олон нийтэд дэлгэж болохооргүй бичлэгнүүд байш шүү гэдэг бүр энийг бүр чандлан нуудалсан байгаа. Тэгээд бичлэгнүүд дээр одоо юу гарсан талаар энэ мөрдөгч ярьж байхад болохоор нөгөө Сувьи охиныг болохоор хөвлж агаад паялкнаар үсгийг ингээд хуухлаад заяо. За тэгээд им хадаасаар гойруу нь хатгаад хөлнийхэн тавхааруу зоогоо. За тэрнийхээ дараа одоо биеийг ингээд скотчоор ингээд бүр хөдөлж чадахгүй болтон тэр чигт нь гэт муумын шиг скотчж жагаад тэгээ нөгөө Чойчин бэлгийн хүчрхээлд хийдэг байсан байгаа. Тиймэрхүү бичлэгнүүд энэ уцнуудаас илэрч гарч ирдгээ. Тэгэд энэ бүх хүчрхээллийг зөвхөн мөнгнөөс болсон гэх ба Сувьи охин мөнгө олж ирэхгүй байсан болохоор уур маш их хүрсэн гэсэн мэдээллүүдийг энэ этгээдүүд тус өгсөн байгаа. Одоо Сувьи охиныг хэрхэн алсан талаар та бүхэндээ ярьж өгье. Тэгэд энэ хэсгийг сонсож чадхааргүй одоо тийм эмзэг хүмүүс байх юм бол энэ бичлэгийг орхиороо яг одоо гараарай. Сувьи охин нас барах өдөр хүртлээ
бүр алхаж чадахгүй айгүй тийм дориотсон тийм байдалтай байсан баг. Тэгээд мэдээж тэр нөгөө нэг юун дээр балкон дээр хоригдсан цаашлуулсан охин чинь гарч бие засч чадахгүй болохоор өмдөндөө бие зассан байдаг. За тэгээд энэ бие засныг нь харсан чой уурандаа очоод халуус шүршээд өө сувын охин чинь ингээд халтраад онсон чинь хун босч ирэнгүүтээ өстөж босгож ирэнгүүтээ нөгөө сувын охин өстөж босгож ирэнгүүтээ нөгөө халуун усаа нүүр амруу ингээд ам хамрлан бүгдийг ингээд цутгаад ирсэн баг. Чой наад муу чи ингээд жүжиглж байна. Наад муухай илүү ингээд зовоогоо тарчлаагаад өг гээд хунд хэлсэн байдаг. Тэгээ хун ч гэсэн сонсноороо шууд л нөгөө халуун усаа улам илүү ам хамрлан цутгаал амсгалах боломжгүй болчихно ингээд тэнгүүтээ дээрс нь дэвслээд тэ ингээд заваасаар ташлаасаар аваад ингээд энэ сууя охин ингээд нас бардгаа. За энэхүү бүх нотлох баримтууд гарч ирээд за ингээ хэрэгээ үлээгээд чой болон хунд ингээ хэлэхэд би ялаагүй ингээд мэлдээл хийсэн байгаа. За тэгээд энэ хоёр хүн угаасаа энэ хэргийг анханасаа төлөвлөсөн байсан. Дахиад энэ мэдүүлгийн явцад илэрч гардаг. Тэгээд хүн болон чой болохоор анх шоронд танилцчихсэн ба шоронгоос гараад чтэй иймэрхүү хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг онлоод хоёулаа ингээд биеийг нь үнэлүүлээд мөнгө олё гэсэн ийм гэмт хэргийг сэдээд шоронгоос сулагдаад гарсан баг. За тэгэл шоронгоос бидээ сулагдсныхаа дараагаар энэ хүү хэрэгүүдийг ингээд үйлдэж эхэлсэн байгаа байхгүй юу. За ингээд чой хүн чойгийн найз бүсгүй гурав баримтлагддаг. 피해자들한테 미안하진 않으세요? 피해자들 왜 살해했나요? 이들이 체포된 Шүүхээр орж хүн алах, хүн худалдаалах, хүн хулгайлах, хүн хорих буюу хүн барьцаалах, онц ностой хүний биед хохирол учруулах, бүлэглэх, гэмт хэрэгэ нуун далдлах, цогцос нуух. За ингээл дурдаад байх юм бол зөндөө л олон зүйл ингээд яллагдсан юм байлээ. Тэгээ анхан шатны шүүхээс болохоор чойд 30 жил, чойгийн найз охинд 7 жил, хунд болохоор 20 жилийн ял өгсөн байдаг. За тэгээд цагдаа болон прокурорын мэдээж энд нь сэтгэл дундуур байсан болохоор давж залдаад чойд бүх насаар нь хорих ялыг. За тэгээд чойгийн найз бүсгүүд 8 жил, хунд 25 жилийг ингээд илүү ял авч өгч чаддаг. За иймэрхүү оюуны хомсдолтой, хөгжлийн бэрхшээлтэй иймэрхүү хүмүүс нь болохоор энгийн үнэтэй харьцуулахад гэмт хэрэгт өртөх магадлал нь 2-4 дахин юм илүү байдгаа гэсэн тийм Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон нүүбийн тэм судалгаа байд юм байна. Иймэрхүү хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг зүгээр л яг л энгийн хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцаад ойлгоод байнга ярилцдаг байгаараа хэрвээ чинь ойр орчимд байдаг бол хамаатан саданд чинь байдаг бол үргэлж ярилцаж үргэлж ойлголцож байгаараа тэднийг заавал ингээл өрөвдөө байх биш хүн ёсоор харьцаад хайрлаж хамгаалж байгаарэ гэж хэлмээр байна. Тэгэл бүгд л яг л хүн штэ тийм болохоор нэг хайртай байгаарай махаа. Тэгээ намайг дэмжээрэй, subscribe дараарай, лайк дараарай. Баярлалаа. Баяртай.